Хай, эцгийн бэлдэл D3. Би өнөөдөр бүр маш чухал нэг шийдвэрийг гаргасан. Та нар хүн гарцаагүй байдалд орохороо юмыг яаж хийж байгаад хийждэг гэж сонсч байсан уу? Бас цагийн тулахаар илүү бүтэнцэйтэй хийдэг гэд яг тэр үгийг бодоод 5 сард эцгийдээ бүртгүүлсэн. Бүртгэл хийлгэхдээ ийм сайт руу ингэж ороод ийшээ ороод бүртгүүлнэ. Нэг хэрэгтэй юм гэвэл C6 файлаар хэрэгтэй юм билээ. Би 6 бэлдээгүй болохоор айгуу сонин зураг оруулсан. Тэгээд бүглэж явсараагаа сүүлд нь мэдээлэлээ бүрэн шалгаад төлбөрөө төлөө дуусаа. Бас mock-up 70 он нэмэгдэм билээ. Mock авахгүй бол үнийн дүнний болсон. Монголд бол заавал бүртгэлний эхэлж бүртгүүлж болдог юм шиг үлээ. Урд байгаа хүүхдүүд маань одоо ч гэсэн ингэж бүртгүүлж болно шүү. Бас ингэж дуусчаагүй. Ер нь бол сайн бодсны эцэст би 6 сар болоход солиулахар шийдсэн. Тэгээд яг ингэж орохоор ганцхан удаа солих боломжтой юм байлээ. Солих хүсэлтээ шалгалтнаас 27 хоногийн өмнө явуулвал үнэгүй солигдно. 10-аас 27 хоногийн дотор солиул 30% хураамжтай юм байлээ. За тэгээд заавал өгнө гэж хийсэн бол шууд бүртгүүлээрээ. Бас үнэхээр 307 сард эхлэн тэрнээс өмнө боломж байна. Хөөрөлгүй бас яаралгүй. Яг аль үед нь ороод хангалттай сайн оноо авахар итгэлтэй байна. Тэр хугацаанд сонгоод шууд бүртгүүлээрэй гэж хэлье. Төлбөрөө төлсөн бол тэрийгэ бодоод илүү хичээнэ гэж байгаа ш. Маргааш уулзцгаая. Бас энэ религ хэрэгтэй хүн рүү эцгээ өвөх найз руугаа ч юм уу явуулаарай.